Орго мал байгаль эхийн гайхамшиг. Хүн амьтны бүхэл хэрэгцээг хангахын тулд Бурханаас ирсэн ивэлгэлтэй. Бид нар ургамлаас юг авдаг лээ? Хүчил төрөгч жимс ногоо үр тариа хувцас хэрэглэл хийх, өвөн даавуу, нүцтгэл баясган, цэцэг навч, ус ундаа, гой сайхны бүтээгдэхүүн, үнэртэн эм бэлтгэлийн түүхийд, түшт, хос, резин, хор хүртэл ёстой хүний хэрэгцээ зүүн бүрэн гинээр. Бараг бүгд эрүүл хэрэглээний их болов. Тааруулж иргэлвэл харж гисэн. Гэвч бид ургамалтай хэр ойр байдаг вэ? Бид нийгмийн амьтан мөртлөө байгалаас ихтэй. Гэхдээ байгаль эрхийгээсээ хүндийж холдсон мэт. Тэр хэрээр бид төрөлхийн хов чандраасаа салж нийтийн нийгмийн мөн чанарыг өөртөө шингэн түүндэд дадлуулж байдаг. Нэг л хууртай хүмүүс байх юм биш үү? Өөрөө л бусдад нийгэмдээ таалагдах гэж амьдарсаар өөрийгөө болоод хүрээлэн буй орчингоо мартдаг бололтой. Гэхдээ би өнөөдөр нийгмийн тухай ярих байггүй. Харин байгаль бидний амьдрал тэр дотроо ургамал бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байдаг талаар өөрийнхөө бодол саналыг хуваалцсан гэж бодлоо. Байгальтай ойр хүмүүс өдөр тутмын амьдралд илүү хааж байгаатай байдаг. Заавал хөтөөр гарч амьдрах биш. Аквариумны загас цэцэг навч гэрийнхээ өнцөг болон бүрт өдөр тутамдаа харж байхад л баяр баясгалыг авч ирдэг. Учир нь ургамал хотын амьдралын хайрцаглагдсан юм маягийг сармагжуулж байдаг. Өдөр тутмынхаа амьдралд хоосон, булан дохой, цохны тавцсан, тавиур харахын оронд цэцэг навч харна гэдэг төсөлөд төсөлтэй. Тэр тусмаа манай Улаанбаатар шиг ногоон байгууламж байхдаа шууд гараад цэцэг навчтай харьцах боломжгүй хотод гэртээ байгалийн сайхныг мэдэрч байх маш чухал. Мөн хүний сэтгэл тайван байдлыг өгч байдаг. Модны захад дээш харж ихтэж байхад ямар тайван байдлыг мэдэрдэг билээ дээ. Яалч байсан ч гэсэндээ хүнийг адгсан сандруу байдлаас нь чөлөөлж өгдөг ичний гэмээр. Нормал бидний адил амьсгалж байдаг. Бидний ялгаруулсан нүүрс төрөгчийг авч оронд нь хүчил төрөгч бэлгэлж байдаг. Хэрвээ та гэртээ цэцэг ногоо тавих юм бол танаа гэрийн хүчил төрөгчийн агуулмж нэмэгдэнэ гэсэн үг. Харин тарих хүчил төрөгчөөр хаалж байдаг. Хэрвээ хүчил төрөгч баялаг байх юм бол таны тарих зөв ажиллаж шаардлагатай гормонуудаа зөв ялгаруулж зөв хуваарлана гэсэн үг. Тэдгээр гормонууд бидний сэтгэлийн хөдөлгөөнийг өдөртөж байдаг шүү дээ. Тэгэхээр стресс, айдас, уй гашуу, депресс аль ихтэй байлгаж байгаа бол гэртээ ургамал аваад тариад үзээрэй. Ургамал бол амьд гайхамшигтай. Хэрвээ зарим биеийн өвчлөлүүд сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой юм бол сэтгэл санаа тайван сайхан байхад бие эрүүл ах юм. Зүгээр харж таашаал авах биш. Хараагүй байсан ч гэсэндээ амьд организм учраас биднэрт нөлөөлж байдаг. Ургамал маш тайван үйлдэлтэй учраас хүн хөдөө хэрэгчээд маш сайн унтаж амардаг. Сайн унтаж амарх нь хүний дархлааг өдөөж өгдөг. Дархлаа сайтай хүн өвчин тусах нь бага. Өвчин туссан байсан ч гэсэндээ идэрхтэй хурдан. Дархлаа сайн байна гэдэг чинь эрүүл байна гэсэн үг. Өвчтөн эргэж ирэхдээ цэцэг авч ирэх. Цонхны тавцан дээр нь цэцэг байлгах нь өвчтөн сайжрахад маш их нөлөөтэй. Жишээ нь Америкт эмнэлэг хөгжчүүдийн асрамжийн газар гадаа маш гоё цэцэрлэгтэй байдаг. Энд өвчнөө амтаа цэцэг суух, алхах ямар хэрэгтэй нь ойлгомжтой. Манай эмнэлгүүд хэрэгжүүлсэн. Гэрээсээ гадна ажил дээр цэцэг байрлуулах, ажлынхан гадаа цэцэг мод тарих нь хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна байгууллагын соёлыг ч гэсэндээ бий болгож байдаг. Ажил дээр цэцэг авч ургуулах нь мөнгө үзэмж, мөрөөнд нэмтээс гадна дулаан уурын цэцлийг бий болгож байдаг. Энэ нь бусдад бөгөөд өөртөө хийж байгаа том хөрөнгө оруулалт. Адаглаа цэцэг шигтэй цуухад сонирхолтой төдийгүй нэг цэг төвлөрдөг учраас шин санаа орж ирэх юм билүү. Цэцэг амьд учраас харилцаанд сайн нөлөөтэй. Хоёр хүний урсгал бие биерүүгөө чиглэсэн байдаг учраас сөрөг зүйл гарвал шууд орж ирдэг. Харин ургамал амьтан 3 дахь амьд бий болж тэр урсгалыг тойрог болгож зөөлөж байдаг. Байгаль донд байгалийн сайхныг мэдэрч өссөн хүмүүс байгальд хайртай болдог. Ээж авахан байгаль ургамал ан амьтныг яаж арчилж хайрлж байгааг хараад эргээд тэр байгальд ээлтэй хүн болж төлөвшдөг. Мөн гадаанаа зүлхтээ хашаанда модтой айл хүүхэд өсөж торнох
Эсвэл бүргсэн шорон дунд гүйж явах хоёр маш өөр зүйл зурвал. Би бүх хүнийг өнөөдрөөс цэцэг тарайраа гэж хэлж чадахгүй. Магадгүй цэцгэн дургуун хүмүүс байж болно. Гэхдээ миний бичлэгийг ядаж 100 хүмүүс л ихэд нэг нь өнөөдрөөс гэртээ цэцэг тарай гэж шийдэж байвал миний зорилго биелж гин гэсэн. Харин бид үр хөвгтэй байгаль орчин дээлтэй байгаль орчныг хайрлаж хамгаалдаг хүмүүс болгож өсгөх нь энэ нийгмийн шаардлага бөгөөд ирээдүйн захиалга юм. Тийм болохоор та бас бодоод үзээрэй. Баярлалаа та бүхэнд.